2026 онд манай Скватраймын бар уртсан эцэг дарганы тамийн газраас орчин тогтолт ногоон байгууламжийг дэмжих жил болон зарласан. За үүнтэй уялдуулаад манай бар уртсмын 5 дугаар маань бас ногоон байгууламжийг нэмэгдүүлэгч баг болох одоо зорилгыг төвшүүлээд чадвараас одоо ажлуудыг хийгдээд явж байна. За өнөөдрийн байдлаар бид бүхэн бол одоо энэ шагаатай тойргийнхоо тогтолт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг одоо хэрэгжүүлээд хийгээд явж байна. За тэгээд энэхүү ажлыг одоо хийж гүйцэтгэхэд одоо гол одоо гүйцэтгэгч байгууллага маань бол манай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Баатар Сүх даргатай Скватр тогтолт орон нутгийн өмчт аж ахуй тооцоод үйлдвэрийн газар. За мөн дээрээс нь манай энэ зүлэгжүүлэлт услага арчлагыг хийж гүйцэтгэхээр манай бар уртсмын цэцэрлэгжүүл ангийн газрын хамт олон болон бас багийн ажлын хамт олон бид бүхэн одоо хамтраад энэ ногоон байгууламжийн үйл ажиллагаа болон шагаатай тойргийнхаа ажлыг одоо хийж хэрэгжүүлээд явж байна. Тэгээ одоо удахгүй бас энэ шагаатай тойргийг яг энэ голын хэсгээр цэцгийн мандал бас суйрлуулна. За тэгээд 3 гэрэл бас ингээд суйрлуулад ерөнхийдөө ажлууд маань бол одоо ингээд хийгдээд ингээд явнаа. Иргэдтэй уриалж хэлэхэд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжаа хайрлан хамгаалж арчилж тордож явахыг уриалж байна.